Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 мянган төгрөгийг дэлхийн хаанч байдаггүй цалин гэж тодорхойлсон. Тиймээс өнөөдөр тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ авч байгаа иргэд олон байгаа гэлээ. Эдгээр иргэд нь бор зүрхээр ажиллаж амьдарч байгаа хувийн хвшлийн байгууллагын ажилчид байгааг нь тиймээс цалингийн доод түвшин нэмэхээр хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээрээ хийхээр болсон байна. Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин нэмсэн боловч харин хувийн хвшлийн байгууллагуудын цалин хэвээр байгааг анхаарч үзлээ. Мэдээж цалингийн доод хэмжээ болох 140 мянган төгрөг авч байгаа төрийн албан хаагч гэж одоо байхгүй болсон. Харин энэ үзэгдэл нь голдоо хувийн хвшлийн байгууллагад ажиллагдаж байгаа нэг үгээр хэлэхэд бор зүрхээр явж байгаа иргэд авч байгааг нь. Гэхдээ тийм ч олон хүн байхгүй байгаа гэдгийг анхааруулсан. 5000 гаруй хүн өнөөдөр цалингийн доод түвшнээр цалинжиж байгаа юм байна. Хувийн хвшилд ажиллаж байгаа мянган ажилчин нэмэгдүүлэх тэмцлээ Монголын үйлдвэрчний эвлийн холбоо эхэлж байна. Өөрийнхөө тэжээгээд хажууд нь бас нэг хүн тэжээх. Тийм орлогыг нэмэгдүүлэх, баталгаажуулах энэ ажлыг хийн. Хоёрдугаарт улсын 3 талт хэлтсээр эхэлж байна. Улсын 3 талт хэлтсээрээр хувийн хвшилд ажиллаж байгаа, амьдарч байгаа мөн олон мянган ажилгүй Монгол залуучуудыг, Монгол хүмүүсийг ажилтаа болгохын төлөө үйлдвэрлэлийн бодлогыг шинээр ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг засгийн газартай түлхээ хэлэлцэж ойрын үед энэ улсын 3 талт хэлэлцээрийг байгуулна гэсэн. Энийг одоо та бүхэнд мэдэгдэж байна. Өдөр бүр бараа үйлчлэгээний үн нэмэгдэж инфляц үүссэн байна. Гэхдээ цалингийн нэмэгдэл гэдэг нь инфляц нөлөөдгүй үедийг тэд гадны улс орноос судалсан гин. Харин манай орны иргэд Вьетнамуудын авдаг цалин авдаг мөртлөө Европын орны адил өтгтөй амьдраас сурчсан төвчээртэй ард түмөөр ийхүү олон жил гадны айлч улс оронд байдаггүй цалингаар ажиллаж амьдарч байгаа гин. Манай улсын цалингийн доод хэмжээ Оросын холбооны улсаас 6% бага, Хятад улсаас 2%, Америк улсаас 16.8% бага байдаг мөртлөө талхны үн нь Америк зарагдаж байгаа талхны үнэтэй адилхан борлуулагдаж байгаа гин. Тиймээс энэ бүхнийг арилгахын тулд тэмцлээ эхэлж байгаа илэрхийлсэн. Үйлчилгээгээ өсгөө засгийн газрын бурууттай үйл ажиллагаанаас болж доллар байна уу, бензин байна уу, одоо тодорхой талх чихэр бүгд өссөн байхад энэ өссөн үн хэн нэгэн ажил олгогч эзэн юм уу эсвэл хэн нэгэн одоо улс төрийн төр бүлэглүүдэд очихгүй ажилчин хүмүүст очоо гэж үн хөөрөгдсөний араас бид хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэх гэж энэ харин тэмцэж байгаа. 2 жилд нэг удаа болдог хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийг Монголын үйлдвэрчний эвлийн хорооноос хийхээр болсон байна. Энэ хэлэлцээрт олон асуудлуудыг туслахаар бэлдээд байгаа юм байна. Жишээ нь 600 мянгаас доош орлоготой өрхийн хүн амын албан дотроос чөлөөлөх. Энэ нь олон улсын жишгт нийцсэн асуудал гин. Мөн 100 мянган айлын орон сууц төслийг өөрчлөх хүсэлтэй байгаа. Учир нь энэ төсөлд олон бага дунд орлоготой айлууд хамрагдахгүй төсөл баталсан. Мөн дээрээс нь цалингийн доод хэмжээг 40% буюу 195,500 төгрөг болгох зэрэг асуудлуудыг тавих юм байна. Тиймээс энэ оны 2 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор хувийн хвшлийн салбарт ажиллагчдын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн 2012 оны эхний улиралд багтаан шинжилэн тогтоохоор хөдөлмөр нийгмийн захиалгын үндэсний 3 талт хооронд санал оруулахаар бэлтгээд байгаа юм байна. Инвест мэддэг.